Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Авт Ойл компани. За ингээд мөрөдлийн элдийн нэвтрүүлэг Монгол их сургуулийн эмнэлгийн төлөөлөгч байгууллага Далайн хөх компанитай хамтран уламжилт ёсоор одоо жил бүхэн хүмүүсийг авчид эмчлүүлдэг байгаа. Энэ удаа бол бид бүхэн өөрийнхөө пэйж хуудас одоо сошиал ертөнцөөр дамжуулан 40 гаруй хүүхдийн материалыг Солонгос улс руу явуулснаас одоо 3 хүүхдийг бол сонгосон байна. Ингээд манай мөрөдлийн элдийн нэвтрүүлэг бол одоо Далайн хөх компанитай хамтарч ажиллаад бол энэ удаа 5 дахь жилдээ болж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Вонгон эмнэлгийн төлөөлөгчийн газар Далайн хөх компани. За ингээд ямар ч байсан энэ удаа 3 хүүхэд маань сонгогдсон байгаа. Сонгогдсон одоо Монгол их сургуулийн эмнэлэгт орж эмчилгээнд хагалгаанд орохоор болсон. Ингээд ямар 3 хүүхэд сонгогдсон талаар Далайн хөх компаниас орж мэдээлэл авцгаая. За ингээд манай мөрөдлийн элдийн нэвтрүүлэг Солонгос улсын Монгол их сургуулийн эмнэлэгтэй хамтарч ажиллаад одоо жил бүхэн уламжлалт болгож ингэж хүүхдүүдийг одоо үн төлбөргүй хагалгаанд оруулж ирсээр одоо 5 жил болж байна. Тэгээд энэ удаа маань болохоор бас хүүхдүүд сонгогдсон байгаа. Манай Монгоны анагаах ухааны их сургуулийн төлөөлөгчийн газар маань мөрөөдөл бэлтгэн нэвтрүүлэгтэй хамтраад ингээд 5 дахь жилдээ болж байгаа. Урд нь бол жүжигчин найруулагч Жамис Рунга бас бөөр шилжүүлэн суулгах мис зас 50 хөнгөлтөөр явж исэн. Мөн олон Равсал Панз нэрээр олон танигдсан Максар Жууга маань бас өнгөө онцлогоо эмчилгээнд явсан байгаа. Бас Борнорын малчин нэргүү гэж өвчтөн маань нурууны диск суулт гэсэн эмчилгээнд яваад ирсэн байгаа. Нийтдээ ингээд 5 өвчтөн эмчилгээнд явсан байгаа. Энэ жил болохоор манай Монгол сангийн 100 жилийн ойтой холбогдуулаад 0-оос 12 насны хүүхдүүдээс 3 хүүхэд сонгож эмчилгээ хагалгаанд явуулахаар шийдэгдсэн байгаа л да. За тэгвэл ямар ч байсан энэ жилийн хувьд бол манай Монголын анагаах ухааны их сургууль маань 3 хүүхдийг одоо үнэн төлбөргүй эмчилгээнд хагалгаанд авна гэсэн баяртай мэдээг өгсөн байгаа. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг болон сошиал ертөнцөөс судалгаа хийж хайсны үндсэн дээр 3 хүүхдийг сонгосон байгаа. Нийтдээ болон 40 хүүхэд бүртгэгдсэн ирсэн л дээ. Тэндээс 3 хүүхэд энэ жил сонгогдсон байгаа. За 3 хүүхэд маань тэгээд голцоо яг хаанаас сонгогдсон бэ? Ямар хүүхдүүд сонгогдов? Хэдэн настай? 3 хүүхэд маань болохоор Өмнөгов аймгаас Хонгор зулгээ 6 настай охин байгаа. Энэ хүүхэд маань болохоор төлөгдөлттэй гар нь ингээд алган тэнийхээ болцсон. Тэгээд жил болгон энэ хүүхэд маань мис заслалд орох шаардлагатай байдаг. Одоо бас яаралтаа орохгүй бол үе мултар хавьд орчод байгаа хүүхэд байгаа л да. Тэгээд амьдралын боломж бас хэцүү учраас энэ хүүхдийг бас нэг сонгоцсон байна. Эрдэнэ тогтоос Номон зай гэдэг 6 настай охин байгаа. Энэ охин маань болохоор нүдний юм зохины гажиг дутуу хөгжилтэй ийм хүүхэд байгаа. Мөн Улаанбаатар хотоос Алтан од гэдэг 8 настай эрэгтэй хүүхэд байгаа. Энэ хүүхэд маань болохоор нүдний төрөлхийн гажигтай буюу одоо хялар ийм хүүхэд байгаа. Энэ 3 хүүхдийг сонгож эмчилгээнд явуулахаар болсон байна. Тэг ямар ч юм сайхан баяртай мэдээг дуулгасанд баярлалаа. Мэдээж энэ 3 хүүхэд маань бас 3 хүүхдийн маань ирээдүйд айгүй том хөрөнгө оруулалт болж байна. Хүний ер нь эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийн гэдэг бол тэр зөвхөн хүүхдэд биш тэр гэр бүлд за тэгээд ойр орчмынхын бүгдээрэнд нь одоо асар том хөрөнгө оруулалт оруулж байна гэж би ойлгож байна. Тэгэлгүй яг бид ч гэсэн манай байгууллагаас энэ хүүхдүүд туслах болсон их баяртай байгаа. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгтэй хамтраад жил бүр ийм буйны үйлстэй хийж байгаадаа бас мөрөөдөл биелдэг нэвтрүүлгэнд их баярлж явдаг шүү гэж хэлмээр байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Вонгон эмнэлгийн төлөөлөгчийн газар Далайн хөх компани. За манай Монгоны анагаах ухааны их сургуулийн эмнэлэг маань доороо 12 салбар эмнэлэг 3 их сургуультай байгаа. Сургуулиуд 3 их сургуультай байнга хүүхдүүд авдаг. Ихтэй сургууль болон хэлний бэлтгэлд эмнэлгүүдтэй бас өвчтнүүд бусад сөвлийн томоохон эмнэлгүүдийн төвшөнд хөнгөлөлтөөр өвчтнүүдэд эмчилгээ онцлогоонд мис заслалт явуулдаг байгаа. Тэгээд одоо дараагийн маань ажил болохоор хүүхдүүдтэйгээ уулзаж
энэ баяртай мэдээгээ дуулгасныхаа дараа одоо материалаа бүрдүүлж визэнд орж одоо хэдүүгээр ер нь одоо хагалгаанд оруулахаар төлөвлөсөн байгаа вэ? Тийм ээ, хүүхдүүдээ одоо спресээ задлсныхаа дараагаар мэдээж нөгөө визний материалыг бүрдүүлэх хугацаа бас орох байлгүй. Визний материал бүрдүүлснээс хойш бас тодорхой хугацаа ордог л доо 7-оос 10 хоног. За ингээд ямар ч хэсэн одоо ийм сайхан буянтай үйлс хийж байгаа танай байгууллагынханд болон Вонгоны Ангаа ахуйн нэг сургуулийн эмнэлгийнханд баярлалаа. Ингээд манай нэвтрүүлэгтээ хамтарч улам цаашаага олон хүүхдийг за ингээд эдгэж, эрүүл болгож за Монголынхаа ард түмний одоо эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалт хийж байгаа та бүхний ажил үйлс ч гэсэндээ үргэлж дэлгэрч явах алтугай ингээд баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын амжилт хүсье, баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монгол хүний төлөө Монгол Hyundai эмнэлэг. Солонгос улсын Вонгоны их сургуулийн эмнэлэг мөрөөдлийн хилдэг эм нэвтрүүлэгтээ хамтран жил бүр нэг хүнийг одоо өнгөө хагалгаанд эсвэл одоо бүтэн биений шинжилгээнд оруулах уламжлалтай байгаа. Тэгээ энэ удаа бол хагалгаанд оруулахаар 3 бага насны хүүхдийг сонгож авсан байгаа. Түүний нэг нь болох Алтан од гэдэг хүүхэд маань одоо манай Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн паспортны хэлцээ орчим амьдардаг юм байна. Тэгээд ямар ч хэсэг хүүхдтэйгээ өнгөө эмчилгээнд явах болсон мэдээгээ дуулгацгаая. За ингээд манай мөрөөдлийн хилдэг эм нэвтрүүлэг Вонгоны Ангаа ахуйн нэг сургуулийн эмнэлэгтэй хамтраад энэ жил одоо ингэж өнгөө эмчилгээнд хүүхдүүдийг авч явах болсон байгаа. Ингээд ямар ч байсан энэ удаагийн эмчилгээнд Алтан одыг ингэж авч явахаар болсон юм сайхан баяртай мэдээг дуулах гэж танахыг зорж ирлээ. Тэстэ үнэхээр баярлж байна. Хэлэх үг олдохгүй юм дэлгэт. Их ч болохоор ямар ч гэсэн уцаар ярихлаар нэг юу авцсан нөө тий? Тэгсэн. Яг сонгогдоод ирэх гэж энэ да гэсэн мэдээ. Харин тэгсэн. За өөрийгөө танилцуулах уу эхлээд намайг Ванчин сүрэнгийн Далжин сүрэн гэдэг. Улаанбаатар төмөр замд ажилладаг. Өргөтлөгөөс эмэгтэй хөө. За манай Алтан од болохоор яагаад одоо хэдэн настай байлаа? Яагаад ингэж нүдэг эмдээсэн байгаа вэ? Манай үзэгчдэд мэдээлэл өгөх. Алтан од өөрөө ярьчих юм уу? Чадах уу? Ярьж. Чадна. За тэг. За наашир аныхаа энэ дуун дээрээс явчих. За тэг. За Алтан од яагаад нүдэг эмдээсэн мэлээ? Хизээ эмдээсэн? Би багада зурагт том зурагтыг архнаас үзээд дандаа үздэг байсан. Ааха. Тэгээ гэмтээсэн юм аа. Тийм тэгээд гэмтсэн. Том дэлгэстэй зургтны өмнө нөө жоохон хөвгт өөдөөс нь бүр ингээд тулаад харцсан. Тэгээд тэрнээс олж 4 жилийн өмнө 5 жилийн өмнө нүдэн. Тэгээд 40-ны эмнэлгээр явсан. Эхнэл гасан мэлгацаар яваад хараан засарна гээд. Тэгээд нүдний шилмэл хүртэл зөөлгээд яасан. Өөрөөсөө болдгоо харин. Нэг нүднгээ бүр татгшаага орцсон. Тэгээд өөр юу гэсэн манай эмнэлгийнхаа? Эмнэлгийн харин одоо ингээд хагалгаа явуул айгуусай. Тэгээ би ч одоо өргөтлөгөөс эмэгтэй хүн ганцаархнаа хүүхдтэй одоо тэгэл болж газраар нь л яваал. Тэгээд энэ мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгт хандсан. Өрөөсөн талынх нь харна ингээд хотгошоогоо орчдөг. Гэтэ бас өрөөсөн талынх нь нүдний хараа муудцаа ерөнхийдөө бол ингээд маш хурдан бодрын хагалгаанд орох шаардлагатай гэсэн юм ирсэн мэс. Үгсэн тэгсэн. Тий. Нүд нь одоо энэ 8 настад нээхгүй л тэрнээс дээшгээ олцохоор насан дээшээ олцохоор хараагүй болно гэж эмчнэр хэлсэн. Тийм бүр хараагүй болно. Тий хараагүй болох юм байна гэсэн гэж. За ямар ч хэсэ одоо бол юм харахад ингэж нүдэнд нь эвгүй байх юм уу? Хичээл мичээлээ үсэг мүсгээ эн тэнд хардггүй яадгүй. Жохон бүлцээд байдیں۔ Ерөөсөл ном амаа нүүрэндээ ингэж тулгаж ижил юм шүү дээ. Уншиж бичнэ. Юм хүндрэлтэй. За ихч тэгээд ямар ч хэсэн бас би муутагийн сонссон. Тэгэхээр бас яагаад би минь өвдөд байна? Тэгэл одоо төмөр замын шаардлагаар бөөр мөр тэгэл ер нь гиз доторх эвгүй шүү дээ. Тэгэл бас эмчилгээнд яв гээл тэгсэн. Ямар ч хэсэн өөр хөвгтэл эрүүл сарвал болгож ивэл надад өөр хүсэж байгаа малгав. Одоо тэгээ хүүхдийг хоёулаа амьдарч байгаа юу? Хоёулаа амьдарч байгаа. Нөхрөөсөө салаад удаж байгаа. Салаад талхаар удаж байгаа. Ерөөсөө хүүхдээ төрөөл салсан. Тэгвэл ээжтэйгээ хамт амьдраад одоо хэдгээр анги лээ? 3.
3 дугаар анги. Ах эгч нартайгаа хамт Солонгос улс явах болсон энэ сайхан баярт мэдээг ханаа танаа гэрт ирж Алтай одыг зорж ирж ингэж дуулгаж байна. Тиймээс Алтай од энэ дээр ямар сэтгэлтэй байна? Сайхан санагдаж байна уу? Гоё. Гоё. За, юуг нь яг гоё гэж бодож байна? Гоё нийттэй болгоно. За. Явах нь тодорхой болсон. Тэгээ очиад ямар ч гэсэн хагалгаанд орно. Хүрээ дээрээ гэж хэлсэн болохоор Солонгос явна, материал бүрдүүлнэ, гадаад паспорт л Бага. Яасан мундаг юм бэ? Ээжтэйгээ гадаад явж исэн юм уу? Үгүй. За. Гадаад паспортыг авсан. Хизээ авсан байсан? 14 онд. 14 онд авсан байсан. За тэгээд явна гэхээр мэдээж одоо бүрдүүлэх материалаас ахуулаад нэлээд ажил ихтэй авах. Их ч одоо би жоохон жилээрхэд байгаа. Тэгээд ажил ихтэй одоо яаж зохицуулах вэ? Одоо би муутай тэгээд ажиллаа зохицуулахад ер нь ажилласаа чөлөө авъя гэсэн. Тэгээд би муутай юм чи одоо болохгүй бол ээжигээ явуулд юм гэж бодоод байж байна. Ээжтэйгээ хамт амьдардаг юм уу? Ээжтэйгээ хамт амьдардаг. За тэгээд ямар ч хэлсэн бид бүхний энэ сайхан баяртай мэдээг яаж хүлээж авав ингээд үзэгчд хүмүүнд бас сэтгэлдээ үлдээх үү? Хэлэх гэсэн чинь үг олдохгүй байна нэрээ. Өөр хүүхдийн минь нэрүүл сар болгож байгаа мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгтэй л баярлж явж байна да. За. Манай Алтай од ч гэсэндээ сэтгэлдээ хэлэх үү? Хэлж чадахгүй байна. Тэгвэл чи Солонгост очиод хэлнэ шүү заа юу? За тэгээд Монгол их сургуулийн эмнэлгийн төлөөлөгчийн газар гэж байгаа та нартай холбогдох бах. Тэр хүмүүстэй ярьж агаад тэгээд одоо визэнд орох бүх материалаа бүрдүүлээд ямарч удахгүй нэг 15 юм уу 6-нд явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тийм учраас тэгээ бүгдээрээ Чингис хаан олон улсын Нэс хонгоцны буудлын дээр уулзъя. Хамтдаа Солонгос явъя тэхүү. Тэгээ. Тэгээл гэл нэг л баяртай л хүн. За ингээд модод биелэг нэвтрүүлгийн уран бүтээлчд өнөөдөр сонгогдсон 3 хүүхдээ аваад Солонгосын Монгол их сургуулийн эмнэлглөө зорихоор одоо Чингис хаан онгоцны бодол дээр ирсэн байна. За ингээд бүх юма бэлдээд ирсэн үү? Хэрэгтэй бүх юма чамдаалцсан уу? Гоё гартаа болно гэж баярлаад байгаа. Тий. Солонгос улсад очиод Монгоны эмнэлэг дээр эмчилгээгээ төгс сайхан хийлгээд ирнэ. Бүгдээрээ тийм ээ. За тэгээ бүгдээрээ одоо ингээд хөдөлцгөөе дээ тийм үү? Тэхүү намаа яг онгоцонд суух бол одоо хэдхэн минут үлдсэн үү? Уран бүтээлчд болно. За тэгээ манай нэвтрүүлэг сонгогдсон 3 оролцогч маань 3 цаг шахуу нисээд энэ ч олон улсын онгоцны бодлоор буулаа. За ямар ч байсан бид нар зарим анх ирж байгаа хүмүүс нэлээ одуулаа явж байгаа болохоор нэлээ хөвгөлтэй хөөртэй явж байгаад гарч ирэх шиг боллоо. Хаана ирчихвэ бид нар? Солонгос. Чи яаж мэдсэн? Солонгос явна гэсэн болохоор Солонгос уу? Тий. За, эгч минь гайгүй юу? Нэлээ халууцж явах шиг байна тий? Халууцлаа халуун байна. Яг нь сэтгэл сайхан байна. Ачийнхаа одоо сайхан эрүүл сарвал болох гэж одоо баяртай байна. Та нарт их баярлалаа. За ингээд бид нар Инчан хотоос гарч явсаар байгаад Игсан хотод байрлах Монгоныхаа анагаах их сургуулийн үүдэнд хүрэлцэж ирлээ. Алтай хотын уг нь бол ээжтэйгээр нэгсэн ээж нь биеийн жоохон
өвдөөд дээр нь ажил ихтэй болоод ирж амжаагүйгээс Амжаагүйгээс. өнөөдөр эмээтэйгээ ирсэн. За эмээтэйгээ ирэх гэж битгаар бахан будилсан байгаа тий. Тий. Зөндөө их бодлоо. Зөндөө бас ард бас нэлээ хоцорлоо. Яагаад гэхээр бас асар хамгаалагч гэж янз бүрийн ихтгэл жилих аваагүй. Гэхдээ яг тэгээ гараад ирсэн. Ямар ч заадтай тий. Бүгдээр орцгоох уу. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Вонгон эмнэлгийн төлөөлөгчийн газар Далайн хөхмөр компани. Гэрийн дотороосын юмнууд авъя. За энэ эмээгийн ор. За энэ охины ор. За энд нэрийн бичээд хийчихнэ. 3 хүүхдэд дагуулад Монгоны арга ухааны их сургуулийн эмнэлэг дээр ирсэн байгаа. Одоо ингээд бид гарч ирсэн давхар маань бол 9 давхар байна. 3 хүүхдээ бол гуруулан яг нэг доор нэг өрөөнд ингээд хэвтүүлчлээ. За одоо тэгээд маргааш өглөөнөөс хагалгаандаа орно. Өнөө орой гэх юм бол ойр зүрийн шаардлагатай юмнууд шинжилгээ авах бах. Аль болохоор гуруулаа өмөж болохгүй. За энэ дандаа өвчтөе эмээнэр байгаа учраас заа 3 хүүхдээ. За юу. За ингээд бид нар ямар ч байсан оролцогч 3 хүүхдээ ээжтэй нэмээтэй Монгоны их сургуулийн эмнэлгийн одоо энэ гадаадууд байрладаг өрөө гэж ярьдаг энэ 9 давхарт хэвтүүлчлээ. За Алтаавд гээд бол 8 настай хүү байгаа. Энэ хүү маань бол эмээтэйгээ ирсэн. За Алтаавд болохоор өрөөсөн талынх нь нүдний хар хүүхэн хараа бол ер нь их жижигсэн. За тэгээ баруун талынх нь хараа угуул явандаа бол одоо маш муудж байна. Сохрох одоо тийм аюултай гэж хэлсэн байгаа. Өнөөдрийн одоо сувилагч нарын хэлж байгаагаар бол маргааш эмч нартайгаа уулзаад эмч нар мань бол одоо хуваарийнхаа дагуу хагалгаандаа оруулаад маргааш одоо хагалгааны урьдчилсан зохиостой шинжилгээнүүдээ авч эхлэн гэсэн байгаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монгол хүний төлөө Монгол Hyundai эмнэлэг. Жил бүхэн манай мөрөөл хэлгийн нэвтрүүлэгтэй хамтраад нэг хүүхдийг гүн төлбөргүй ингэж одоо онцлогоонд хагалгаанд оруулж өгдөг танай эмнэлгийн хамт олонд баярлалаа. Тан 바쁘신데 Манай эмнэлэгтээ та бүхний зочлсонд баярлалаа. Ингээд Монгоны их сургуулийн эмнэлэгт бол манай одоо эмнэлгийн ажилчид, совилогч, орон нутгийн болон одоо улсын эмчнэр бол одоо хүртэл 100 гаруй эмчнэр суралцсан байгаа. За тэгээд дээр нь бол өвчтөнгүүд бол ирж хавдрын болон хавдрын бас эмчилгээ уншлагааг бол нэлээд хийлгэж байгаа. Энэ удаа бол бид нар яралтай түргэн тусламжийг бол устдаа тэргүүлэх зорилготойгоор бол ажиллаж байгаа. Одоо эмнэлгээ бас улам дотооддоо бас гадааддаагаас тэргүүлэх зэрэг эмнэлэг болохын тулд бас ажилладаг. Бид нар бол ингээд ер нь Монгол улсын эрүүл мэндийн яамтай Монгол улсын эмнэлгүүдтэй хамтарч ажиллаад бол 5 орчим жил боллоо. Аль ч улсын эрүүл мэндийн хөгжлөд бие биенээсээ хөдөлгдсөн хэлбэртэйг явагддаг байх. Тийм учраас би ч гэсэндээ бас өөрсдөө хөгжихийн зэрэгцээгээр Монгол улсыг ч гэсэндээ хамтдаа одоо гараа хөтөлцөөд энэ хөгжилд бол хизээч хамт явна гэдэгт бол би итгэлтэй ус байдаг. Тийм учраас манай эмнэлгийн өдөө зэрэгт одоо ингэж мандаж гарсны бас нэгэн тийм суурь бол бас Монголтой зайлшгүй холбоотой. Би бол Монголыг бол өөрсдийнхээ ах トゥ утай адилхан сэтгэл санаандаа бодож явдаг хүн байгаамаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Авт Ойл компани.
За манай 3 оролцогч болохоор Вонгоныхаа их сургуулийн эмнэлэг дээр ирээд нэг хонлоо. За ямар ч гэсэн ерөнхий шинжилгээнүүдийг бол өглөө шүү дээ. Шээсний шинжилгээ, цусны шинжилгээ, за тэгээ честний зураг авах гэдэг 6-7 цагийн үед бол бүгдийг авцгаацсан байна. Одоо болохоор 3 хүүхдүүд бүгдийн ерөнхий үзэлгийг хийж байна. 왼쪽 눈이 이렇게 많이 몰려 있네요. зүүн талынх нь нүднийх нь хараа бол нэлээд өөрчлөлттэй байна гэн. Одоо ингээд харахад зүүн талынх нь яг зүгээр байгаа гэн. Тийм байна тий. Ингээхээр шууд шал өөр болчиход байна шүү дээ. Тийм дотгошоогоо ингэж орчоод байна зүүн тал нь. Саяны ши. За ингээд сайн өөрийн нэгцээрээ хараарай гэ. Тэг бүр зүүн талын харнууд бүрхий харнууд шууд дотгошоогоо орчиж байна. За. Эндний болохоор дотор тал нь яг зөв орж байна. Энэний болохоор зүүн тал нь дээшиг орчод байгаа юм уу тийм? Тийм байна. Энэ маргааш агалгаа болохоор яг голлуулаад цаатлынх нь харыг буулгаад яг харааных нь өөхөх харааг төв болгоно гэж байна. Тийм хагалгаа хийгднэ гэх. За болсон гин. Сая харсан уу? Нүдэ? Харсан байт шүү. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Авт Ойл компани. За ямар ч байсан эмчтэйгээ уулзсан байгаа тий. Эмчч маань болохоор юу гэсэн бэлээ? Нүдийн яам гэсэн бэ? Нүдийн яам гэсэн. За. Мис засалд оруулна. Мис засалд оруулна. Яаж оруулна гэсэн. За. Энэ хоёр булчингийн. Энэ злан. Яг энэний нэг нь. За. Янзлан гэсэн. За та дэлгэрэнгүй ярих уу? За тэгээ. За. Тэгээ энэ хүмүүс нь ч гэсэн их сайхан их тоцч үйлчлдэг гоё сайхан үйлчлэгээтэй хүмүүс байна. Тэгээд энэ өцгөдрөөрөө бас үзсэн. Өнөөдөр бас үзээд ингээд олон төрлөөр шалгаж үзэж байгаа. Тэгээд зүүн нүдэнд энэ хараан жоохон тааруу байна. Баруун нүд бол гайгүй байна. Тэгээ зүүн нүдэнд хоёр булчинд юу хийнэ гэсэн хагалгаа хийнэ гэсэн. Баруун нүдэнд нэг хагалгаа хийнэ гэж байна. Тэгээд яг нь ерөөхдөө шилтээ битгий яваарай. Тэгж яагаад хараа тогтоодог юм байл. Тэгээ хараанд бол нүдөлөхөр үйл тэгж юм хийнэ гэж байна. Тийм л юм өнөглөө. Өсөө ингээ 3 дахь өдөр одоо орохоор боллоо. Тэ. За тэгвэл ямар ч байсан манай Алтаад 3 дахь өдөр бол хагалгаанд орох нь. Хагалгаанд ортор бол хоол ундаа сайхан идэж уугаад. Хоол унд бол жигтэйгээр сайхан байна ерөөсөө. Идэж чадахгүй гэх юм алга бүгдийг идэж байна. Эдгэр шин будаа одоо энэ солонгосоо юу гэдгийг бүгдийг идэж чадчихээн. Сайхан байна. Гоё үйлчилсэн баярлалаа. Маш сайхан байлаа. Сэтгэл өндөр байна. Нүдтэй болохоор явах гэж штэ. Юу бодож байна? Гой. Хүүхдүүд юм болохоор хагалгааных нь өрөөнд болох тэр зүрх хөвдөд. Зүрх хөвдөр төвдөд. Өрөөндөөс гарч. Алтууд бол одоо яг унтуулга хийгдсэн. Одоо ариутгал хийгдэх гэж байна. Ингээд одоо профессор нь орж ирээд хагалгаа эхлэх бол баг бэлэн болсон байх шиг байна. 15분씩에서 40분. Ямарсан 3 төрлийн хагалгаа хийх болохоор нэг 15-20 минут, нийтдээ нэг
45 минутаас цаг болох хаа гэж ааш. Гинтийн болгох бэлтгэлтэйгээр гэж амар дотроо догтлоод хүлээж исэн. Гинт хараад тэр гэж мэдсэнгөө. Миний хувьд бол 100% тэгсэн л гэж бодож байна. Үнэхээр олон жил мөрөж болох юм би. Сайхан байна. Тэгээ чинь чодой баяртай энэ ганцаараа уйлаад энэ утга сууч. Мөрөдлийг нь хурдан биелүүлчихсэн. Баярлалаа.